Охин нэмсгэлж түүнийг хуурч чадахгүйгээ хүлээн зөвшөөрнө. Эргэс зохицуулгүйгээр тэр Дионыг цохиж түүнийг хос шиднэ. Тэрээр ордныг сулдараа зөөзөн болсон гэж итгэдэг өөрийн бодлоо илчилнэ. Түүний нүдээр бол шашны буруутууд шууд цааслал хостой бөгөөд тэрээр өшөөлгүй аргуудаар ордны хуучны алдарсыг эргүүлэн хор төлөвлөж байна. Дүнжинд бусад хүмүүс бүгд өгсөний дараа түүний бүжиг ордны шинтүү болно гэж тэш тайлбарлана. Гадаад ертөнцид бол дарангуй жах багтаа сорын үеэр өргөцсөн мэт л харагдах болно. Түүний дангачид шууд халдна. Гэвч Баатар тэднийг нэг цогцолтоор ярьж санасын өмнө гарч ирэн хоолойн сэмслээрээ тална. Гайхалтай. Түүний харж суу түүнийг дөнгөж шалбарна. Охин түүнийг инээмсэглэн харж үнэхээр надтай товчлох гэж байгаа мó гэж хэлсэн. Тэр гэлбам өвдөлтийн хүчийг ашиглан сөрөг товтлогоо хийн. Энэхүү эрх мэдлэн түүнд биеийн чадвар, зэсгийн хурц сайдал, Зөөсийн нэгтрас зэрэг бараг бүх зүйлийг хүчрхжүүлэх боломжийг олгодог. Хэрэглэгч чамх хэмжээгээр хүчтэй болно. Энэхүү ахиултыг төдий чинээ олон дахин давхарсан ашиглах боломжтой. Тэрээр үнийг 30 удаа хүртэл давхарсан ашиглаж чадна гэж бахархалтайгаар хэлнэ. Санисаар араас нь хүчтэй хатцах ихэд даман тэвгээрээс зайлсхийн хажуугаар ижил эрх мэдлийг илүү агуу төвшөнд ашигладаг 5 агуу сентинийг болохыг гэрэлтэй толцсноор санана. Охин түүнийг шидтний эсрэг алдартай техникээ ашиглахын оронд ягаад зөвхөн зайлсхийж байгаа гэсэн. Баатар чиний хүч нэмэгдсэн ч гэсэн товтлогоог чинь тахад дээрэнгүй хэлбэр байна гэж тайван хариулна. Тэр охиндээ өргөжлөлн тулалдагч бүх урсгалын зүүн чадварыг ашиглах нь чиглэлийг нь өөрчилж буй хавчлахын хүчнээс хамааран илүү их мана зарцуулдаг. Түүний одоогийн мана багасж байгаа нь түнд талааныг үргэлжлүүлэхэд усан хэцүү болгоно. Сан арга барилаа гинт үрчлэн тэр асрын хүчээр хазрыг цохиж түүнийг чулуу ханлуу шиднэ. Өөрийгөө давуу талтай гэвчтэй итвчтэй тэрээр тоогооч дууслаа гэж хэлнэ. Өөр сонголтгүй гэдгийг ойлгосон дамбан нэрсэж гарахгаа шийднэ. Тэр цээж рүүгээ гар сонгож дараа хэрэглэхээр хатгаж байсан сүнсний зүрхийг сэргэн шингэн. Ман нь хурцтай нэмэгдэж биеэс нь улаан энерги тесрэн гарна. Охин гинт нэг зүйл бурууг мэдэрч түүнийг илүү аюултай болох өмнө дуусгахыг хичээнэ. Гэвч дамин өөрийн техникийг ашиглан түүний давталгааны чиглэлийг өөрчилж түүнийг хол шидэх хүчтэй өшгөлт хийн. Түүний сэмж охины сайжруулсан хамгаалалтыг зүсэж чадахгүй. Тул тэрээр оронд нь цэвэр хүчийг түүнийг зөвхөн унагаахаар шийднэ. Сүнсний зүрхийг шингээхдээ жаахан л удаа ширсэн бол өхөж болох байсан тул энэ нь маш аюултай агшин байсныг Баатар мэднэ. Манан сэргсэн тул тэр өрөвчтэй тооцоо бодох цаг болсон гэж зарна. Өөр нэг газар дагнээс Мархта хоёр хүрэн тогсоомын эсрэг хүнд тулаан хийж байна. Цагаан өстөхөн гэдгээр мангасууд яагаад ийм хүчтэй байгааг ойлгож чадахгүй. Тэр кэд нөгөө охины хоолойг шахамбаа жухал харна. Хэдэн минутын өмнө залуу гинт зарцтай халтаж тушаасан үе рүү ирэн очино. Охин эсэргүүцэн товчлохыг хичээсэн ч гайхалтай тэдний ариу. Дайрчт нь мангастаа нөлөөлсөнгүү. Тэр хоёрыг дарангуулахад Мархта хурдан урдуур нь орж нөгөө охинд цогтхыг хийв. Агнес түүнийг орхиход баг зэрэг эргэрсэн ч тэрээр буцаж явах хэрэгтэй гэж ашигна. Түүний цогтхыг харсан Corpse Play инээнсэлж түүнийг бүх талаас нь мангасуудаар хүрээлүүлснээ харуулна. Залуу түүнд асахгүй тул санаа зовох хэрэггүй. Гэхдээ өөрийн нэг бүтээж босгож магадгүй гэж хэлв. Агнес Мархтагийн яригдахыг хараад айн сүрдэв. Кайт руу хараад тэр өмнөх залууга ийм мангас бүтээж чадах ганцхан болох Corpse Play мөн гэдэгт итгэв. Залуу түүнийг дараа нь яхаа шийдэж байхад тэр надаргаа зангидан үнэхээр ингэж өгөх гэж байгаа юм уу гэж бодно. Тэр чичирсэн дуугаар түүнийг ахыг нь хөнөөс нь буруутгав. Залуу баг зэрэг гайхсан ч түүнийг өрт нь харж байсан байж магадгүй гадаршив. Тэр даажигнсан дуугаар хитрхи олон хүн аждаг болохоор бүгдийг нь санах боломжгүй гэж хэлв. Тэр тасханыхаа нэрийг хэлэхэд залуу эцэст нь санаж тэнд ямар нэг гэр бүлтэй байсан гэж асуув. Агнес өөрийгөө амьд үлдэхсдийн нэг гэдгийг хэлж ариун рейцер байсан ахыг нь орцуулсан яагаад бүгдийг нь хоноосныг асуув. Залуу харамсахын оронд инээж хвшин. Энэ үнэхээр гайхалтай юм гэж хэлв. Тэр тасханы нэрээд сайн толцсон паладныг санаж бай. Гэвч эцэст нь тэр түүнийг туршилтынхаа шидэв болгосон юм. Охин түүнийг айж харж байхад тэр зүгээр нэг шалтгаангүй хүн алддаггүйгээ хэлв. Түүний ховд тэд бүгд шилдэг бүтээжийнх нь нэг хэсэг юм. Тэгснээр тэр гинт эргэж харан хатайгаа уулзмаар байна уу гэж асуув. Мангас эцэст нь багтаага тайлахад Агнес айн сүрдэв. Тэр царайг өөрийнх нь ах мөн гэдгийг шууд таньсан ч тэр айч хэдийн тутам байхаа болжээ. Энэ нь түүний сэтгэлээр оноогож тэр үе чихв. Энэ дуу залууг бүрч хөргөж тэр өдөр хан хэрхэн тэнцэж ясныг санаж чихв. Тэр түүний байсан бүх голмыг унааж чадсан юм. Гэвч эцэст нь үлдсэн тасханы ханыг аврахын тулд бууж өгөхөөс өөр аргагүй болжээ. Бүгдээрээ арчаагүйгээр тасламж дуран хашхихыг харж байв. Түүний ах дахин тисчаг гэвь бууж өгчээ. Залуу аимшигтайгаар инээмсэвж тэр үнэхээр гайхалтай материал байсан гэж хэлв. Тэр бүх хийсэн зүйлээрээ баг зэрэг баархаж үүнийг эмэгтэй дүүд нь харуулв. Түүнийг ярьсаар байхад Агнес өрсөж түүнийг хизээч уушлахгүй гэж хэлв. Залуу түүнийг зүгээр ч тоосгүй. Гожимд түүнийг авчир хайр тушаав. Яг тэр үед Агнес түүнийг уучлахгүй гэж давтан хэлэхэд биеэс нь хурц энерги цацарч эхлэв. Дараагийн агшин тэр энерги яваагаар дэж бүрч туханд нь загалмай хийж бүртээ тэндэг ижрв. Тэрээр бурхнаас алгасан асрын хүч чадал агуулсан стигматой нээжээ. Бүр Corpse Play хүртэл түүний асан хүчийг гайхан
Бурхан ийм үнцэнтэй материал өгсөн талархав. Ахаад нэг удаа энэ ховор агшин хин нэгэнд бурханы асар их өгөөж болон үнэхээр асар их хүчийг өгөв. Яг энэ агшин дагнаас тэрхүү дийлчгөө хүчийг амжилттай авав. Тэрээр корпс плейг ягаад ч уушлахгүй гэдгээ маш тодорхой ойлголов. Учир нь тэр бол жинхэнэ мангас. Нөгөө талд залуу түүний хариу үйлчлийг харан бүр чих хөөрчнэн. Түүнд энэ бүх цогц нөхцөл байдал маш сонирхолтой санагдаж, ширбэг бүтээжийнхээ ярьж цугийн 2 дугаар шатыг хэвтүүлэх цаг болсон байж, магадгүй гэж хэмнэх хэлв. Ингээд тэр мангасуудтай түүний дайрахыг тушаа. Гэрч мангасууд өргөж дайрахад дахин өргөшилж хурц гэрлийн урсгал донд тэдний нэг-нэгээр нь боцхив. Түүний цохилт маш их хүчтэй тул цохилт бүрэн гэрбан гүлийн зураас үсгэн. Залуу энэ дүр төрхийг үнэхээр сонирхон харж, стигматагийн хүч гайхалтай гэдгийг юун дашангүй хүлээн зөвшөөрч, стигмата нүнцэндээ бурханлаг хүчний нэг хижбэр гэдгийг тэмдэглэв. Эмх замбараагүй байдлын үеэр мархтай түүний шийдвэрлэв. Агнес түүнийг шууд барьж аван нэг ч секунд алдчихгүй аюулгүй газар руу зөв. Яг тэр үед Кайт тэдний лөө өндөр хурдаар тавталж, корпс плей өөрийнх нь өгсөн хүчтэй нүүр талж байгааг онцлов. Охин нэрвэс зохицуулгүйгээр түүнлөө сөрөг давталгаа хийж, асартан цохилтоор шууд зөхөв. Бурханлаг хүч зам хөшинжгүй байгаа залууг байх зэрэг бичгүй байхад нь барив. Тэрээр өөрийн шидэт зинсгийн хүч стигматагийн эсрэг огт хэрэггүй юм байна гэж бодов. Тэрээр стигмататай хүмүүс маш ховор байдаг. Тол бүр дорхот хүртэл тэдний талаар их мэдээж байгаагүй бүрдөө ойлгов. Энэ бодлоондоо тэр ямар нэг хортон шавж эмэд үлдсэн эсхийг хэвнэг шалхав. Гин тагав бүхэлдээ хүчтэй чичирч, гэрээс чулуунууд бороо шиг бууж, бүх зүйлийг замбараагүй болгов. Орхидууд юу болоод байгааг ойлгохгүй байхад корпс плей шууд хариу үйлдэл үзүүлж, өөрлөө чивсэн унаж буй чулуунуудыг бодцохов. Дээрээс доош харан Баатар түүнээс юу болоод байгааг асуув. Энэ үеэр тэр цасанд бодогдсон сайн эсийг замдаж аваад бүгдөө нөө гэж асуув. Охин цочорч орж, яагаад дэмэн түнтэй хамтаагааг ойлгож чадахгүй бай. Манай залуу түүнийг газарч шидэж, тэр уурсан тул өөрөө биечлэн устгасан гэж тайлбарлав. Энэхүү явдал Агнес болон Маргатай хоёрыг маш их цочроо. Баатар цагаан өстэй охины хувирсан байдлыг харж стигматагаа нээсний шууд ойлгов. Гений охин тэднээс өрсөн гэх мэдээлэл үнэн гэдгийг чангаар батлав. Гамас мөн Агнес руу гайхан харж түүний шин төрхөд хариу үйлдэл үзүүлв. Дэмийн яжингүй нэмсгийж Гамас болон Агнес хоёрыг гихлээд цогтхойг санаж болохов. Учир нь тэр корпс плей ганцаараа зохицуулж чадна. Гэвч залуугийн дуу чичирч зогтох боломжгүй гэж хэлв. Ууртай Баатар үлдээд юунд хүрч чадна гэж бодсныг нь асуув. Эцэст нь ресер цаашид маргаж чадалгүй нөгөө залууг аваад явна. Тэд хамтдаа санисыг өргөж хөдөлж өглөө. Тэднийг явахыг хараад корпс плей шоолж, хэн миний туршилтын зүйлийг авах зөвшөөрөл өгсөн бэ гэж өгөөдөн асуув. Тэр катдуудад хот түүний бие аимшигтай мангас болон хоёрч өглөө. Дараагийн агшин залуу түүнд бүх хүчээ гаргаж бүгдийг буцааж авчир хайх тушаав. Мангасаас гарах ауран дээд зэрэгшлийн рецептай дүүцэх үзсэн тож бүгд цочролд оржээ. Нэг секунд алдалгүй Кайт Агнес руу шууд зөвхөлт хийж Гамаа шууд ир хаюулыг мэдэрч анхааруулан хашгирав. Охин өрөг шалхаж түүний давталгааг асар их хүчтэй өөр нэг цохилтоор сүрж эргэн тойрон дах газрыг цолохоор том цохилтын долгио мөсгөв. Тэр бусдадаа дэмэнийг сонсож шууд явахыг шаардсан. Кайтын дайралтыг тогтоон барихын тулд бүх хүчээ дайчлав. Түүнийг хараад манай залуу яжимгүй нэмсгэж. Тэр оролцох шаардлагагүйг ойлгоход дахин түүн рүү дуудаж энэ тулааныг бүхэлдэн ганцаараа шийдэхийг зөвшөөрөхийг хүсв. Түүнийг яагаад гэж асуухад Кайт гихтэр амтан үнэндээ түүний ах гэдгийг хэлэхэд нүднээс нь нүрэн сасгарав. Энэ нь Дэминийг бүрэн цочролд оруулав. Тэр ахыг нь тэр космин дотор ашиглаж байгааг шууд ойлгож, корпс плей ямар заван болохыг хараад асар их уур хилэн дүүрцв. Нөгөө талд корпс плейн бүх үзүүлбэрийг үнэхээр сонирхолтой гэж үзэн Кайтэд боломжтой болж бүгдийг амьдаар нь барь хай хэмнэг тушаа. Боломжийг мэдэрсэн Гамаас энэ бол тэдний боломж гэж ашигран тэнд байгаад хэрэггүй тул бүгдийг цотхыг хэлв. Тэр мөн Агнест хортон явахыг шаардсан ч тэрний цотхыг харахад корпс плейгийн өрийг хүргэж зөвшөөрлгүйгээр хаашаа явж гин гэж бодоо гэж чангаар ашиграв. Дотроо тэр махны голон молон үлдээгүй гэж хомдлоо. Тэр хүний ам агуулсан сонин үндхийг боцоход тэр амнаас маш шууд гарч ирв. Тэгээд тэр Кайтэд хоёр зөнгөнд барьж ойргийн өрөө рүү чирхийг тушаа. Баатар энэ бүх сонин зүйлсээс маш их хэрэлдэж байв. Тэгээд түүний хөөх гэж зангидахад Кайт занд нь саад болов. Яг тэр үед Агнес руу шалхан Кайтын толгоороо хүчтэй өшгөлж царайг нь газарч шитгэв. Тэр дэмэн шууд явахыг хэлв. Түр асансны дараа тэр зөвшөөрч гараа уулцсан гэж хэлээд өндөр хурдаар урагшлав. Түүний зогтохыг хараад Кайт уртагаар архив. Агнес шидэ 100 түүний тавтан барихын тулд дээрээс нь зогсоор байв. Кайт урагш хоёр зангидахад тэр хөлөө газарч чанга гიშгэж бүх биеэрээ цамыг нь хамаг хүчээ дайсан. Тэр бүр хүчтэй тусгиж ахаасаа чимээгүй уушлалт төсөв. Хитрхи хацарч ирсэн байж магадгүй гэврээ зовлонтойгоор ойлгоход түүний нүд чанга нэгдэв. Өөр нэгэн газарт корпс плей тэр Гамалийн бүлгийг хөөж зогсохыг шаардсан инээж байв. Гинт манай засуу дээрээс өсрөн бууж икимэргүй хурдаар тунд хүрв. Нэг цэгцлээр морины хүчийг цавцоход тэр тэнцвэрээ алдан газар өнөв. Тэр ураг шалгаж түүний цээжин дээр гიშгв. Одоо тэдогт ганцаараа үлдсэн тул Даман нэртэй түүний хүзэн толгож асуух зүйл их байгаа хэлв. Аюултай нөхцөл байдлыг үл харгалзсан корпс плей хас илүү баярч байв.
Учир нь Баатар түүний махан голмыг давж чадсан юм. Манай залуу үүнийг сонсоод хэсэг зогссон ч шидэд засгийн үснийг дахин асуув. Яг тэр агшин түүний ард байсан асар том аст давтаж эхлэв. Тэр огт сандарцгүйгээр цохилтыг зайлуулж тийм олон махан голом хаанаас ирснийг үргэлжлүүлэн асуув. Түүний хариу үйлдэлийг харсан корпс плей хорон санаагаар нэмсэлж түүний бухимдлыг ихэд сонирхолтой гэж үзв. Тэр амьсан өвчлүүд гайхшруулсан гэж 50 асуугаад нэг ч мөр өвдөлгүй тийм олон өвчлийг яаж хөдөлгснээ гайхаж исэн өө хэмээн даажигнав. Дараа нь тэр гартаад байгаа зүйлийг өргөж дэд орон зэн шидэд хэрэгсэж бүгдийг боломжтой болгосон гэж сэтгэл дүүрэн хэлв. Тэр агшин түүний ард бүр олон монгос гарч ирэхэд Кайтийн төвшөнд очихгүй чашигсах хүүхдээ олон дагааг тэр бахалтайгаар хайхолов. Дамбай нөхцөл байдлыг дуугүй ажиглаж тэр зүйлийг дэд орон зайн цөөх болохыг шууд танив. Тэр түүнийг алаад тэр зүйлийг өөртөө авах болно гэж бодов. Corpse Play сэтгэл хангасуун царайлж тэр Кайт шиг хөгжөөгөө байгаа ч цаашид тэр махан гожмоос ч илүү гарах ирээдүйн шийдвэр бүтээл гэж харж байгаагаа хэлв. Дараа нь тэр араатнуудад дайрч түүнийг амьдаар нь барихыг тушаав. Манай залуу дотроо тулааны байршиж шилжин. Манай өмнөхөөс хайгуу хүчтэй байгааг мэдэрч эцэст нь технологи ашиглаж чадна гэдгийг ойлгов. Тэр их дөрүүгээ манай шахаж одоо хүртэл мянган элдний урлагийг зөвхөн өнгөц ашиглаж байснаа бодов. Анхудаа түүний жинхэнэ хүчийг гаргах боломж олдлоо. Түүний харц ортиж буй мангасууд дээр тусч дараагийн агшинд эцсийн ур чадвараа гаргав. Сүрэлж цохижт анхаарт тулааны талбайг бүхэлдэн цуулав. Нүргээ нуул нурах шиг сансвтаж ганцхан давталгаагаар мангас бүр арчигдав. Corpse Play хүүхдэнүүд рүүгээ итгэж ядан шигтэж бүрэн шоконд орж зогсов. Баатар бараг ямар ч хүч гараагүй юм шиг гараа тавин сэсрэв. Тэр тухурсан аясаар энэ чиний том гинтийн бижиг байсан гэж асуугаад асуулт хариултын цагаа өргөжлүүлэхийг санал болгов. Анхудаа Corpse Play царайд жинхэнэ айдсын сүдэр тусав. Нөхцөл байдал түүний хяналтаас бүрэн гарч Даманы тулааны хүч түүний төсөөлснөөс хол даван гарсныг тэр ойлгов. Гараа сандрын чанга тууж өөрийн хувирж хараахан дотурчаагүй агаач өөр сонголт үлдээгүй дотроо тэмдэглэв. Баатар өдөртэй аясаар өрсөлдөгчдөд дахин нэг хүүхдээ үлдсэн бололтой хэмээн хэлв. Гэвч дараагийн агшинд нөхцөл байдал гинт өөрчлөгдөв. Corpse Play амьдралдаа энэ аргыг ашиглах хэрэг гарна гэж хизээч төсөөлөгөөгөө хүлээн зөвшөөрөв. Дараагийн агшинд түүний бие хэлбэрээ алдаж асар том аюулт араатан босон хувирв. Хувирал дуусны дараа тэр залуу өөрийнхөө байдал бүр жигших мэдрэмж авна. Энэ үед зөргөж хувирсан хатайгаа толцсаар байгаа Агнес руу шилжин. Тэр гарын бамбаха өргөн Кайтийн саварт хамгаалалт хийсэн ч цохижт дээрэнгүү хүчтэй байсан тул арын ханлаа шидэгдэв. Тэгсэн ч тэр бууж өхийг хүссэнгүй. Хоёр гартаа зевсэн барин дахин урагштай руу. Кайт чангагаар архин түүний эсрэг ус хийсэн ч энэ удаад Агнесийг тортон байсан тул цохижт нь байндаа тусангүй. Түүний манагаар бүрэгдсэн нудрах мангасан зузаан арьс руу шууд шивдэж секундын дараа асар том цохилт гарч бүх бүсэд цэнхэр гэрж цэцэрлээ. Цохилтын хүч Кайтир хан руу шидэж нуран хаасаагүй тархав. Гинт Кайтийн өгсөн дуу хоолой түүний нэрийг асхор дуудаж эхлэв. Үүнийг сонссон өхөн баримдаа хөдөлгөөнгөө зогсож нэрийг нүргэжлүүлэн дуудах үед хан тэр мангсын дотор амьд байгааг ойлгов. Тэр өхнөөс тусламжгүй. Өөрийг нь алаач гэж гоё. Агнес хайгаа дуудан нэрхэлцэв. Хэсэг хугацааны дараа тэр эцсийн шийдвэрээ гаргасан мэт нүдэн ани. Дараа нь тэр өмнөх гожимоо устгахтаа хаалаа хандуулан шууд хідэн цохилт өгөв. Гэрч түүний доторхгүй нэг улан томорч байв. Учир нь хан голон басан хүмүүсийн эцсийн өсөн зүгээж өгөхийнх нь өмнө үлдсэн бодол байсныг тэр одоо ойлгосон юм. Цохилтод манг сонсон ч эцсийн агшинд түүний нэрийг дуудсаар байв. Агнес түүнд ойртон өөрөө яг хажууд нь байгааг зөвлөнөр хэлв. Кайт түүнээс өөрийг нь дахин нэг удаа алаач гэж гуйхад түүний хоригдчихсан тэс өсчгөө өвдөлтийг охин эцэст нь ойлгов. Энэ бүхэн хад нь ямар их хэцүү байсныг хүлээн зөвшөөрч охин нулимсцлөө чихлөө. Алхуур Кайтийн хүч тамиртаж түүний мөрөн дээр насав. Үлдсэн хүчээ ашиглан тэр охинд баярлалаа гэж хэлээд дүү минь химэн дуудав. Үүнийг сонссон Агнесийн царай хуурч тэр хоромхон зур баг насандаа иргэн очсон мэт болов. Тэр уушлал хүсээд охиныг одооноос завштай амьдрах ёстой гэж хэлв. Ихтэн үйл охин сайн амьдрна гэж амлав. Түүний бие алхуур алхуулж эхлэхээс өмнө тэр сүүчин удаа охины толгой гэсв. Түүнийг алга болсны дараа охин хоосон агууд нулимстайгаас хурч өнөв. Нөгөө талд Corpse Play амьдралдаа энэ аргыг ашиглана гэж хизээч төсөөлөгөөгээ хэлв. Энэ дүрийг харсан манай залуу их төрөгдөлд оров. Тэр хүнхэн жинхнээсээ махан голомтой нэгдэж чаддаг эсхийг гайхаж эхлэв. Дамиан урд насандаа ийм хэлбэрийг хизээч харж байгаагүй. Бөгөөд зожиг бүтээгч нь фронтын шугамд байсан тул ийм хувирч хэрэггүй байсан болов гэж бодов. Тийм үү? Дараа нь тэр залуу өөрийнхөө дээр асар том шидийн бөмбөлөг өсгөж түүнийг нууц козоор ашиглахад хүргэсэн анхны хүн боллоо гэж бахалтайгаар мэдэгдэв. Түүний улайр улаан маяуртай болж Даманыг ямар ч хамаагүй үнээр барихыг хүсэж байх шиг байв. Дараагийн секундэд манай залуу руу шидийн олон туяа харун нэрсэн ч тэр шууд хариу үйлдэл үзүүлэн хажуу тийш өсрөн цогцлыг зайлуулав. Довтлох хэв маягийг ажигснаар Баатар үнийг сүрэж сургуулийн шид тусахыг шууд танив. Тэр Corpse Play магадгүй бүсэд хар шиднүүдийгч мөн махан голом болгосон байх гэж дотроо таамаглав. Огт цаг алдалгүй
Тэр залуу зэд ойртон асартан тавхаараа дэмэнийг товчно. Түүний довтлохоо газрыг цохиж асрыг тоос босгоход түүний царайд инээн сэрэлж үлдэнэ. Гэвч дамын утаан дундуу шууд гараад ирсэн тул тэр инээн сэрс дараагийн агшинд гайхширч болсон хувирв. Тэр түүний эсрэг шууд дайрч цэвэрхэн цавчигтаар мөрийг нь таслах юм. Гарн бүхэлдээ унаж түүнийг өвдсөндөө орилоход хүргэсэн ч хэдэн секундын дотор эргэн төлжиж эхлэв. Үүнийг харсан манай залуу сараар сургуулийн шидэж мөн тэнд холилдсон байгааг шууд ойлгов. Corpse play дахин ширүүн давталгаа хийж түүнийг ухрав. Гартаа асрын хүчийг бөөгнүүлэн тэр эсэргүүцэх төсгөө гэж мэдэгдээд баатарчдаггүй түүний материал болохыг хэлв. Тэр залуу асар том шидийн давталгааг харах яг тэр агшинд дамин шүдэл зүүн эрдэн дээрээ гараа тавив. Corpse play бараар сарайтай мэд баярсан инээж өөрийн хүчийг магтан өөрийгөө хар шидийн туйл жинхэнэ шилдэг бүтээл хэмээн мэдэгдэв. Манай залуу гэрэлтэх бөгөөч цайд төвчүүлж юзааны тэнэгүүд цорыг инч гүйцэдэл хог байж хар шидийг дээдэд тооцдог хэмээн тайлбарлав. Баатар хар шид ашиглаж байгааг мэдэрсэн Corpse play шоконд орж хоцов. Тэр чуулганы дарангуйлах багийн гишүүн яаж хармаа ашиглаж чадж байгааг ойлгож чадахгүй. Дамаа яг хинбэ гэдгийг төгсөн байдалтай асуув. Ямар ч сэтгэл хөдлөл үзүүлэлгүйгээр манай залуу асар том шидийн хүрээ үсгэж одоо түнд жинхэнэ хар шидийг үзүүлнэ гэж тайван мэдэгдэв. Тэр залуу байгуултлаа бүрэн итгэж ядан ширтэн. Аюултай энерги түүний биеэр тахаж эхлэхэд тэр ийм хар шидийг өөрт нь хизээж харж байгаагүйгээ хүлээн зөвшөөрөв. Залуу сандарч дамааны шидээ дуусгахаас өмнө алах хэрэгтэйг мэдчихсэн тул дахин давталхайг олдов. Гэвч түүний давталхаа үл үзэгдэх барьерыг мөргөөд шууд зогсов. Энэ нь залуу бүрч их сандаргаж эргэн тойронд хармаана замгч ирснийг анзааран Дэмбан дүүрэгтэй нэдлэн артефакт байгаа босов гэж гайхаж эхлэв. Тэр боломжийг хурдан өөрөө нэцааж Баатрийг хинбэ гэдгийг тэхнийг удаа асуув. Энэ хооронд манай залуу тарнаа үргэлжлүүлсээр байв. Шидийн хүрээнд дотроос тоо томшгүй олон гинж гарч ирэн Corpse play-ийн бүх биеийг цахилгааны хурдааргүй тэрхүү. Залуу хүчилсэн инээн сэрс гаргаж энгийн нэг хүлээс нэгэнч мэт ашлахыг хичээн. Гэвч гүндэгүүрээ биеийн огт хөдлөж чадахгүй ага тасрыг хайж байлаа. Даймон түнлүү 50 алхан ойртож зөвхөн биеинч биш ухаан санаа нь хүртэл бүтэмжлэгдсэнийг тайлбарсан. Corpse play одоо чичирч тийм харанхуй шидийг эзэмсэн түүнийг яг хинбэ химээ найна асуув. Манай хүү хурууга бог зэрэг хөдлөхөд дараагийн агшинд нөгөө залуу нүрээрээ газар шидэгдэж хархин. Дамин ноцтой өнгөр дор хаан байгаа шууд шаартан асуув. Энэ нэрийг сонсоод Corpse play бүрэн шоконд орно. Тэрээр улам их гайхаж тэр нэрийг яаж мэдж байгааг нь асуугаад түүний төлөө ажилтдаг өөр нэг гэрээд байж магадгүй гэж шууд сэжиглэв. Баатар хурууга тэхэн өргөж зөвхөн асуултад хариулахыг тушаана. Хүлээснээсээ молтрох гэж тэнцэг залуу инээж ямар ч гэрээд эзнээсээ орохгүй гэд түүнээс ганц ч өгцөхгүй шахгүй гэж нэмж хэлв. Дамин түүнийг амархан алаад сүнстэй шууд асуулт хариулт хийж чадна гэж хүднээр хариулна. Залуу үнтэн тавж харанхуй шидтэй нэг юм маяг байна гэж хүлээн зөвшөөрөөд өөрийн сүнсний хязгаарчлалтад битэмжигдсэн босхойг илчлэв. Манай хүү эргэлжижсэн тал залуу өөрийн сүнсэнд хязгаарчлалт тавьсан бөгөөд хэрэг хин нэгэнд орохгүйн талаар асуувал сүнс нь шууд гэж тайлбарсав. Дотроо Баатар өөрийгөө ингэж хараад байгаа залуу бүрэн солиотой гэж бодно. Хачиндан Corpse play сэтгэл нь хөдлөж эхэлнэ. Тэрээр Дамин одоо түүнээс юу ч мэдж авч чадахгүйгээ ойлгосон байх тул зүгээр л өөрийг нь алсан дээр гэж баалтайгаар хэлв. Үүж явж улам эрчинжиж эвсэгтэй мөч орчиж байна. Дараагийн хэсэгт бүх зүйл эргэж хийн. Дараагийн хэсгийг бусдаас төрүүлж хамгийн ихэнд үзэхийг хүсвэл дэвшсэн дэх төрийн банкны данслуу 5,000 төгрөгийн хандив хийгээрэй. Тэгвэл дараагийн хэсгийг тань нин даруй гаргаж өгье. Таалагдсан бол лайк дарж, сувгч маань заавал бүртгүүлээрэй.